энэ амьдрал донд чинь зөндөл алдаа оноо донд явж байгаа л тэгэл гинт ерөөсөө за эн чинь биш байна гэл. Тийм ээ зөв амьдралыг сонгоё гэх. Эн чинь өөрөө өөрчлөлт. Тодорхой хугацаанд алдаж явж исэн ч гэсэн ингээд өөрчлөгдөд за энэ идэ гэдэг тийм ээ. Идэний дээж гэдэг нэг сүрхийн нэртэл бол байгаа шүү дээ манай нарийнх гэдэг чинь. Алкоголны төрлийг. Энийг одоо болио амьд сэрүүн сайхан эсэг хугацаанд сайхан амьдрий хүн болж ирчээ тийм ээ. Гэдэг юм одоо ухаан орж ирнэ гэдэг чинь өөрөө бас л амьдралд бас өөрчлөлт оруулж ирсэн л зүйл шүү дээ. Сонсогч та бүхэнд энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Онцгой дуу бол мэдрэмжийг сонсогчтойгоо хуваалцахыг зорддог Хүүхдийн гэр подкаст маань эхэлж байна. Тэгээд энэ удаагийн дугаарт маань өргөдөн ирсэн дуучин Ган толго танд баярлалаа. Баярлалаа. Таны сүүлд сошиал идэвхтэй оруулж байгаа одоо залуугийн дурсамж их хүүхэд залуу үеийн одоо дурсамжаа та юу идэвхтэй хуваалцаад байгаа. Энэ ер нь яагаад ингэ бичих болчихвоо? Энэ чинь нэг юм хоёр очир шалтгаан байгаа юм. За нэгт нь болохоор мэдээж том аливаа зүйл бичгээд үнэ агуулгатай байх хэвээр. Өгүүлэмжтэй байх хэвээр. Тэгээ залуучуудын одоо архитарс юм ансуулах бодисноос хол байгаасаа над шиг бас залуу одоо омглон явах үедээ алдаж исэн алдааг битгий тавтаасаа гэдэг энэ үднээсээ бичиж байгаа юм. Хоёрт нь болохоор урлагаас ингээд бас олон жил бас өндөрсөн. Тэгээд буцаад ингээд бүтээл рүү орохын тулд ямар нэгэн суур байх хэвээр. Тэрийг хүргэхийн тулд энийг бас бичиж байгаа. Дээрээс нь ганц хоёр шинэ бүтээл хийсэн чинь тэр дууг бол нэг хэдхэн мянган хүн үзэх жишээ нэ. Тэгвэл энэ юуг болохоор постуудыг энэ бичсэн зүйлүүдийг болохоор саяараа хамгийн доод нэг 400-500 мянгаар үзэх жишээ нэ. Тэгэл ерөөсөө за энэ бол маркетинг юм байна. Маркетинггүй нэг гэдэг чинь өөрөө маркетинг гэдэг нэг үг байгаа шүү дээ. Тэгэхээр энийгээр бас нэг өвлөөд хүмүүсүүдтэй бас хэрэгтэй. Нийгэм төр дундаа залуучуудад бас нэг зөв талыг ойлгуулах гэсэн, мэдрүүлэх гэсэн, сургамж гэсэн утгаараа ч юм уу тийм ийм бодолтой бичээд байгаа юм л да. Сэтгэл хэсэг дээр нь айгүй олон хүн яг тантай ингээд тэр дурсамжинд очиод би тэр үед ийм байсан, ингэжсэн, надад ийм зүйл тохиолдчихсэн ингээд айгүй гоё эрг сэтгэлүүд байхаар надаас айгүй гоё санагдчихтэй. Би тэрнийг хүлээгээд бас уншаад байгаа шүү гэж хэлэх гээд. Зөв. Ер нь олон хүмүүсүүдэд хүрсэн байна. Тийм. Монгол төрснөөс хойш бүр их хүмүүсүүд бол за энэ зөв сайхан юм болж шүү. Энийгээ бас ингээрэ зарим яг дөргөөгод намайг бас нэг жоохон. Гэхдээ ер нь бол одоо манай нийгмийн сэтгэл зүйч өөрөө тийм юмыг бараан ямиг жоохон хардаг. Одоо тийм болоод хувирцсан байна. Тэгээ үүнд бол бид нар өөрснөө буруутай. Тэгэхээр энийг яаж зөв болох уу гэдэг талаасаа бас бодож одоо үг үйлдэлүүдийг хийх ёстой байна. Нэг ялангуяа миний насны онцуд бол гэж боддог. Яг хөө тэгээд эн чинь нэг хөгжилтөөгөр сургамжтай бодиттой ямар нэгэн хотлол хормог биш. Яг үнэн дөрөх нь ийм байсан юм а гэдэг чинь хүмүүсүүдэд их ойрхон бууж юм л да. Тийм. Яг тэр бичвэрийн хувьд шууд яг илэн далангуу бичиж байгаа ч гэсэн хүмүүстэй айгүй сэтгэл төрүүлж байгаа баг. Тий. Ер нь бол бодиттой. Үнэн чинь хүний зүрхэнд их ойрхон очин штэ. Нэг удлаа дөрөсгсөн, хэлбэртсэн, тий? Нуусан, хаасан, ичсэн тийм юм болвол тэгээд нэг урт насгүй байдаг штэ. Тэгэхээр альва юм чинь үнэнд байж ич дээрээс нь жоохон хөгжилтөй хоржонтой оруулаад өгөхөр альва юм чинь ингээд гоё сайхан бас хүрх болоо гэж бодоод байгаа. Тэгээд тэр утгаараа ч юм хурж байгаа болоо гэж би бодож байна да. Таны сонсогчд байна. За таны одоо дуунууд байна. Энэ дуунуудыг дуулсан Ган толго гэдэг хүн ер нь яаж бүрдвэ? Багасаа дуу хөгжим дуртай хүүхэд байв уу? Ер нь ингээд аль хамтлагийн сонсогч байв хоёлаа энэ талаас яриагаа эхлэе гэж бодож байна. За мэдээж намайг баг бахад одоо тэгэж энэ хөгжмийн урлаг одоо тэр болгон том хөгжөөгүй байж л те. За ер нь бол Монголын радио, Монголын үндэсний телевиз гэдэл ерөөсө хоёрхан ийм одоо юу гэх юмтэй медиа хэрэгсэлтэй тий хэрэгсэлтэй бүх юм авдаг. Тэгэл баг багтаа урлагийн хүн чинь тустай байд юм байна. Би тэгж хардаг. Урлаг дуртай усууд нэг багаасаа суйраасаа ингээд өөрөө
өөрийгөө хөгжүүлээ явцдаг. Заавал тэр авистангуудын дунд байж байгаад биш. Уг хүний өгөгдөл нь өөрөө чинь арай жил сонсож байгаа л Төмөн Дэмбэрэлгаан дуу, Гатар Сүрэнгаан дуу тийм ээ. Тэрүүд хүүхэд байхдаа дагдаг байлаа. Манай эмээ өөрөө бас нэг сайхан дуулдаг хүн байсан. Эмээ мэн ингээл ардын дуу дуулахад дагаал би дуулаад явж идэг ийм хөлт байсан л та. Тэгээд эмээ өдөг өссөн. Тэгээд хөгжүүлийнхэн одоо дуулах дуртай тэр хуучны ардын дуунуудаас л сурж эхэлж байж. Тэгээд багасаа ер нь яг нөгөө 10 жилийнхэн сургуулийн клоун буюу дайлагч. Тэгээд бүх юм оролцдог. Урлагийн үзлэг юу байна? Бүх юмд нь оролцсон. Идэвхтэй. Тэгээд манлайлж өөрөө одоо дуулж хуурдаг. Тэгээд нэг багсаг гитар метал тоглоод нэг арай нэг ялгаад гэдэг юм байлээ. Тэгээд жижиг юм хөтлөгч юм уу, нүүр хагарцсан ч гэх юм уу. Тэгээл нэг жүжигчин болох уу, дуучин болох уу гэл нэг би бол жүжигчин гэж би дотроо бодож ирсэн. Тэгээд нэг мэдсэн дуу руу орцсон. Тий. Ер нь тэгээд яг урлаг дуртай ус чинь би чинь 10 жилийн хүүхэд байхдаа Баян Монгол соёл эрдэнэ тоглолтуудыг одоо туулаачилж очиж үзнэ. Нууцаар хулгаагаар л очиж үзэн штэ хүүхдэд юм чинь мөнгө байхгүй. Тэгээд тэр томцуулийнхаа тоглолтыг очиж үздэг. Хамгийн сүүлд нь хамгийн сүүлж байхдаа харан хамтлагийн ах нарын тоглолтыг 89 онд анх очиж үзчихсэн. Тэгэл за ер нь эднэр бол ингээл намайг хөглж л байгаа юм да ах нараасаа сураал. Тэгээ тэр үед бол борооны дараа мөг шиг аймар олон хамтлаг дуучид бидний үеийн нас төрөөл хон хамтлаг тэгэл хөөхтөнгөр айзан хоёр шигтгээ харш номон тэгээ цааш одоо маш олон хамтлаг дуучид гард бидэнд үлгэр дуурайл үзүүлээд бидний манлайсан хамтлаг дуучид бол эднэр байхгүй. А дээшээ бол мэдээж айзан мөргөө соёл эрдэнэ Баян Монгол гэл явж штт. Тэгэхээр яг радио сонсдог байхдаа л дагаж дуулдаг байсан. Тий, ерөөсөө ганц сонсдог юм тэр байсан. Тэгээ яг барууны хөгжим гэх юм бол юм Оросын Ортер гэдэг нэг телевиз гардаг байсан. Тэндээс бол 82 3 4 оны Санремо гэдэг одоо Санремогийн дуунууд гэдэг тийм дуунууд Итали дуунуудыг одоо жинхэнэ сонсдог байлаа. Тэгэл тэрнээс ч хойш тэгэл олон сайхан хамтлаг дуучдаг. Барууны тухайн үедээ л орж иж байгаа юмнууд нь шүү дээ. Түүнээс бас бүгд орж ирэхгүй холдохгүй ховор тэр болгон тэгж пянц тоглуулагч магнитофонтой айл амтнч бас ховор. Тэгээ ихч минь баг бахад Орос руу яваад нэг гоё романтика гэдэг нэг пянц тоглуулагч дэшгээ касет гуулдаг нэг амар хөгжим авчиж гисэн. За тэгээл гангарсан да. Тэгэл ер нь бол бос бүгдээсээ нэг жоохон төрүүлж арай нэг гайгүй хөгжим сонсдог ч юм уу тий. Хөгжил дэвшилтэй холбогдоод. Тий яг арай нэг Сандра Сабрина хавцаа нэг сонсдог байсан, модерн токн сонсдог байсан бол арай өөр нэг Scorpions ч юм уу тий. Арай нэг жоохон рок хөгжмөнүүдээ сонсоод Queen гэдэг тийм хөгжмүүдийг сонсох тийм боломж нь олдож ирсэн гэх юм уу та. Та ингээ урлагаас хөндөрөөд одоо ингээ буцаад урлагтайгаа холбогдож байна гэж штэ. Яг тэр за би үнэхээр хөндөрж जैन доо гэдэг мэдрэмжийг авах үед ямар байсан бэ? Тийм ер нь юу л дээ. Тэг хөндөрч юм уу гэхээр бас хөндөрөөгөө. Яг хуу тантай үргэлж цугл байгаа л. Тийм байгаад байгаа. Та өөрөө байгаа учраас тий. Тэгээ яг нөгөө урлагийнхаа ертөнцид нийгмийн одоо төмнийхээ дунд ингээ бүтээлээ хийхгүй л гэсэн үг шүү дээ. Тэгээл ингууд ингээл тайзаа санаралзаал анд нөхдүүдэд харах чинь бүгдээрээ уран бүтээлээ гээл заал. Айгуу гоё юм чи тэгээл эн чинь муу гэхээс илүү цагаан гоё атаархал байна шүү дээ. Хөө найз нөхдүүд минь ингээ явж байгаа чи би одоо ингээд байж идэг ч гэдэг юм уу. Тэгээ би чинь бас 2013 оноос хойш ерөнхийдөө уран бүтээлээс жоохон өндөрсөн. Тэгээ сүлд нь цэргийн дууж эрдмийн чуулганы дараагаар ажиллаад бас нэг ажиллаж явахдаа бас яг урлагийнхаа салбартаа байгаа ч гэсэн бас л яг дуу гэдэг юмнаас бол хувь уран бүтээлээс бол хөндөрчж байгаа юм л да. Тэгээ сүүлийн бүр нэг 6 жил бол бүр одоо хөндөрсөн. Гэхдээ яг байсан газар бол дандаа дуу хөгжимтэй бол байсан л да. Таны дуунуудаас бас ярмаар байна л да. Одоо Монгол хүн болгоны чихэн цэцгэн зүрэл гэдэг дуу бол байгаа. Сэтгэлдэнд байдаг, хамт нь аялагддаг. Тэр дуу ер нь яаж бүтвэ? Энэ их очиж янзсантай яриулахгүй ёо. Энэ дуу чи өөрөө анх 70-аад онд бүр зохиогдсон дуу байхгүй юу? Тэгээд Загны дүмэн жуулгаа шүлгэн бичиж Баатар Сүх гэдэг манай Монголын анхны гитарч хөгжмийн зохиолч ах маань зохиосон байдаг. Энэ хоёр том агавны бүтээл. Тэгээд манай соёл урлагийн их сургуулийн хөгжмийн онол гармон филмоны багш
галхуу гэж одоо Баян Монгол жуулган дуучнаар олон жил ажилласан. Дөрвөн хөлрөл 2 амраг цэцгэн зөөрлөл одоо олон сайхан дуу бүтээлттэй ийм багш минь байлаа. Тэгээ багш минь намайг одоо 90-ад онд олон газар дагуулж явдаг. Би одоо гарынх нь хайртай шавийнх нэг байсан. Тэгэл миний хөө энэ дуу сураараа гээл тэгдэг байсан. Тэгэл би сурна. Тэгээд яг сургалтаа өгнүүд нь жоохон өөрчилж өөрөөр дуулж болдог байсан. Тэгээ багш минь нэг нас урсан. Тэгээд өнгөрөхөөс өмнө надад за миний хөө багшийнхаа дуунаас дуулаарай гэж загсан байхгүй. Тэгээ яг захиасынхан дагуул одоо дуусна л да. Тэгээд энэ дууг анх одоо ер нь дуусна нь бол 90-ад онд 90-ад оны дунд үеэс ихэнх үеэс биш 90-ад оны тийм их үеэс юм байна. Дуусан. Тэгээс үлдээ яг дөрсжүүлээд яасна 99 онд л доо. Тий. Бүтээл болгоо гаргасан. Тэгэл яг багшийн дууг л үргэлжлүүлж дуулж Монголын ард түмэд анх танигдсан. Монгол тулхны 100 дуунд багтсан байдаг шүү. Тэгэхээр уг дуу 1970 онд зохиогдоод тийм 69 гэж явдаг л би тийм санаад тий. 20 жилийн хугацаанд. Гэхдээ яг яалтчгүй нөгөө контент болоод одоо дүрстэй болоод хүмүүст бүр илүү хүрсэн. Би яг нөгөө тэр үед нь бас жоохон хүүхдээсэн болохоор хамдаггүй байгаа шүү. 20 жилийн хугацаанд дуулагддаг байсан доо гэсэн үг үү? Эсвэл одоо та одоо дуулсан байж тээ. Тэгээд тэрүүгээр илүү их хүрвөө. Тэгээ яг багш маань угаасаа тухайн үед дуулаад одоо жишээ нь дөрвөн үлрэл 2 амраг цэцэн зөөрлөл чимгээгийн төрш өдөр гэдэг наргүй өдрийг цэлэмтэй чамайгаа би бодоно энэ тэр гоё дуунуудыг дуулсан байдаг. Тэгээ илүү нөгөө хоёр дууны явсан цэцэн зөөрлөл бол жоохон дарагдцсан. Тий нэг зүгээр яг тэгж их масс дараагүй ерөнхийдөө хүмүүс жоохон гадарладаг тухайн залуучууд нь тэгээд дарагдчихсан байсан юм баггүй. Тэгээд тэгж их амар пул одоо хүрээгүй гэх юм уу да. Тэгээ яг надаар ингээд пул гэх юм уу тамгалагдаад ингээ урчгсан юм учиртай дуу. Таны одоо нэрээ утсан. Тий. Шин зэрэг гэдэг дуу байна. Тэр дуу юу нь яаж бүтвэ? Энэ дуу бол бүр бас өмнө. Одоо миний багын найз Аравжаа намын хамтлагийн Аравжаа гант өсгөө хоёр маань анх дуусан байдаг. Тэгээд Аравжаа маань 90-ад оны 96 7 онд бурхмасан бахад. Тэрнээс хойш манай төгсөө маань юу яагаад хамт дуулах ийм санал тавиад тэгээд тэр чинь бүр хойнолдоо 2005 онд би цэргийн тоглолт тавьсан. Ер нь нэг зөвхөн pop янз янзын дуумууд болж ирснээс цэргийн дууг бас нэг дуулаад үзэх орон зай байна гэж хараад би тухайн үед 2004 оны сүүлээр Кизил яваад Тувагийн нийслэл тэнд очиж нэг одоо хил дээр 70% нэг бага орос дуунууд тэр дундаа цэргийн дуунуудыг дуулчихгүй. Тэгсэн чи тэр нь хүмүүсүүдэд хүрээд ер нь цэргийн дууд бол их зүгээр юм байна гэд. Тэгээд цэргийн дуунуудыг хийсэн. Тэгэл торгон ийлэн зөв баярын жагсаа сайн байна уу ээжээ гэл олон дуунуудыг дуулаад тэр дундаа төгсгийнхаа дуусан дууг хоёлаа энийг дуулъя гэд. Төгсөө минь бас энэ тоглолтын менежерээр хэлчихсэн. Тэгээд хамтдаа энэ дууг дуулсан юм аа. Тэгээд яг төгсгийнхаа бас алба хаасан 151 дэх холбооны ангид Хэлийн ба дотоодын зэрэг ангид зургийг авсан уу? Тэг авсан. Тэгэхээр бүр яг нөө өөрийнх нь хаасан анги дээр ирээд дахиад дуу бүтээж юм хэрэг гоё юм тий. Тийм. Тэгээд тэр дахид дуулсан баггүй. Анх манай төгсөөгийн Аравжаа тагаад дуулсан доо. Сайн байна уу ээжээ гэдэг дуу надаа яг ээжигээ санаж байгаа сонсолоо хэцээд байлаа. Тэгсээр амар гоё доо. Тий одоо эн чин тэр бишгэн хөгжим. Гахалтай сайхан одоо манай утгын ихч манд дуулж исэн юм дуул да. Тэгээд цэргийн тоглолттой холбогдуулан энийг дуулсан. Эмэгтэй хүнээр дуулсан дууг эрэгтэй хүнээр дуулаад тэгээд бас аваа хүрсэн. Тий бас оромтой байдаг. Ер нь яг хоо энийг гадаадд байж байгаа ч юм уу цэрэгт энэ төр байж байгаа одоо гэр орноос хол байгаа хүмүүсүүд бол дуулахад их сэтгэлд ойрхон. Ялангуяа цэргийн албад байж байгаа эрчүүдэд бол ээж байгааг сандаг. Яг энэ утгаараа. Одоо ер нь тэгэл ээжээс л хол байх юм бол энэ дууг дуулахад бас хүний зүрх сэтгэлд ойрхон байт юм байна гэж би одоо харж байгаа юм л да. Та мэрэгжлийн уран бүтээлч хүн байна. Дээрээс нь
цэргийн байгууллагт ажиллаж байсан. Бас их орны өмнө үүрэг хүлээгээд ингээд явж байсан юм. Яг одоо цэргүүдэд зориулсан дуу уран бүтээлүүд ер нь байхгүй байх шиг байна тий. Шинэ дуунууд хэр их байгаа бол байгаа л да. Одоо жишээ нь яг мэрэгжлийн одоо юм академик театр чуулгууд бол байж штэ. Жишээ юунууд бол үйл ажиллагаа хийж байгаа хүмүүс бол шинэ дуу зохиогдож байгаа нь хэр байгаа юм бол байгаа. Байлгүй яг уу. Одоо цэргийн ангиудад одоо зэвсэг жүжигчний хүрээнд тийм ээ. Ер нь бол олон одоо бүтээлүүд байдаг. Одоо шинээрч төрүүлж байгаа ах гэж би бодож байна. Намайг ажиллаж байхад бол олон сайхан цэргийн дуунууд төрж исэн. Хамгийн сүүлд гэхэд би ч одоо дотоодын цэргийн нэг дуу сүлд дууг дуулсан. Тэгээ тэрийг бол одоо дотоодын цэргийнхэн их дуулдаг юм байна лээ. Оройн тоон дээрээ ч юм уу. Жагсаал дундаа. Гэх мэт олон дуунууд байл дээ. Ер нь бол гараал байдаг шүү дээ. Ер нь цэргийн дуунууд бол яг нь нийгэмд нэг тэр болгон хүрэх нь арай нэг жоохон хүртээмж татуу байж болно. Яг одоо зэвсэг түвшнийхээ хүрээнд цэргийнхээ хүрээнд бол дуулгын бүтээлүүд зөндөл гарч байгаа. Таны хувьд одоо за магадгүй шин дуу ингээд за би танарын дууг дуулуулмаар байна гэд би нэг зохиолч ч юм уу одоо ай зохиогч юм уу одоо шүлэгчдэг ч юм уу ингээд би тань дээр ингээд дуу байрвал та хамгийн түрүүнд юуг нь хардаг вэ? Юу одоо шүлэг бэрээд ирэхэд шүлэг үү аюу эсвэл одоо юм бүтэн дуу байлаа гэхэд аян чухал. Аян дээр да шүлэг бичээд ингээд яхад шүлгийг бол бас наазааны янзалж болно. Аягч болно л та. Тэгтээ гол нь аялгаа бол юу? Их юу гэх тэр болгон тансаг аялгаанууд зөгцсөн тийм аялгаанууд бол гарахгүй шүү дээ бас хэцүү. Шүлгийг бол манайхан гоё бичдэг. Одоо тэр нь одоо арай элбэг байж болох. Аялгаа бол хэцүү шүү дээ. Тэгээ ер нь бол хөгжим бүтээдэг хүмүүсүүд чинь тусдаа шүлэг бичдэггүй чинь тусдаа байхгүй. Одоо жишээ нь би өөрөө гэхэд чинь ингээл нэг мутрал нь штэ хаяа шүлэг мүлэг бичин тэгэл аймаа хийн. Тэгэн гол яагаад ч нөгөө нэг акул аваргууд авахгүй штэ. Зөв нэг тухайн үед бол алаад байгаа юм шиг амар гоё бүтээл хийдсэн юм шиг байгаа юм. Тэгээ маргааш нь сонсоход нэг оногой тойл юм байдаг байхгүй. Шүлгэнж дээр аялгуунч дээр аль нэг юмнаас сулгаа хийдсэн юм шиг. Тийм тэгэхээр энэ аялгуу хийдэг хүмүүс одоо энэ бүтээл хийдэг хүмүүсүүд чинь тусдаа шүү. Тусдаа авьяас шүү бас. Нөө бурхнаас бэлэг аваад төрсөн тий одоо чинь Чингис хааны жагаа ах гэхэд л өөрөө одоо хөгжмөө аяа хийгээд дууга бүтээгээд шүлгээ өөрөө бичээд энэ бол бас цог завьяас байхгүй юу. Тэр болгон хүмүүсүүдэд тэгэж одоо тийм авьяас өгөхгүй штэ чадахгүй штэ. Жишээ нь би одоо зөвхөн дуулдаг ч юм уу байлаа гэхэд тэнгол одоо шүлгэгч гэхээр нэг үнэхээр бас ур чадвар хөрөхгүй ч гэх юм уу. Шал өөрөө. Таны хувьд яг та жүжигчин ч болж магадгүй байсан, дуучин ч болж магадгүй байсан гэж байна шүү дээ. Ер нь би ингээ урлагийн хүн болох юм байна. Энэ чиглэлээр сурах гэдэг шийдвэрийг бүр өмнө нь хүүхд тахтаал гаргацсан байсан гэж ойлгох уу? Үгүй ээ, хүүхд байхдаа гэх ч удаа хаашийн ер нь бол тийм юм байсан. Тэгэл дунд нь би чинь нэг 10-аад төгсөж шал нэг урлагийн гэх биш. Бөөр хаамаагүй нийгмээс хамгаалах юмны дээд сургууль гэж байсан. Одоогийн цагдаа гэх тийм дотор тэргийн сургууль да. Тэрэнд энэ төр конкурс өгсөн тоож явж байгаа шиг. Тийм. Тэгээ унаад уурлангуудаа цэрэг цагдаа магдаа бол давхаад. Тэгээ явж байгаад сүүлд 92 онд юу ясал та. Соёл урлагийн их сургууль их дээд сургууль байсан. Тэгээ соёлын дээдэд оюутан болоод орсон. Тэгээ яг яалч байхгүй нөгөө би төрийн хүн биш байна. Энэ урлагийн хүн байна гэдэг юм цаанаас л төрөөд исэн юм шиг байна. Миний одоо би ч юм уу юу сэтгэл зүг ч юм уу удирдаад байсан юм шиг. Тэгэл яалчгүй бол урлагаар гал үүгжж бол шалгалт өгсөн. Тэгэл тэнцсэн. Тэгээ эхний 10 үг давнагс би яг 10-аар бол таслуулаад орж байлаа. Тий. Тэгээ сүлд манайх ч яг 13 4 л болсон л доо. Ингээд бас нөгөө авьяас төгтүүд чинь ингээл яг л орчтой юм л да. Таны хувьд хариуцлагатай ирэх хүн гэж ямар үнийг хэлэх вэ? Хариуцлагатай ирэх хүн гэж юу? Энэ хэцүү шүү дээ. Хариуцлагатай хүн гэдэг чинь нэх мундаг сүрхий зарчим марчим гэж яриад үнэн л байвал альваа зүйлд үнэн байвал тэгэл тэр чинь хариуцлага байхгүй. Би тэгж бодож байна. Үнэн л одоо байвал бодтой үнэн байгаад байвал хариуцлага тайлбар гэж харж байгаа. Түүнээс нэг сүрхий зарчимтай шудраг
мантар гал нэг сүрхий юм бол ойлголтоо өмөрг байна. Альва зүйлд үнэнгээс л хандах юм бол тэр чинь өөрөө л хариуцлага болж байгаа юм л да. Альва буруу зүйл хийсэн байвал үннээлнэ. Тийм ээ. Үннээ л хэлэх. Сайн сайхан болсон ч гэсэн үннээ л хэлээд явж ивэл эн чинь өөрөө дараагийнх нь хариуцлага нь өөр дөрнө. Баттай бонаа л гэж бодож байна. Нөө өрт байхгүй хиймэл баг зүгүүд ирэхээр л улмал хүндрээл. Тийм тэгэл худлаа ярих шалтгаан ч юм уу тэгэл одоо жинхэнэ зарчмаас ухрах шүү дээ. Тийм тэгэхээр хариуцлага байхгүй болж байна гэсэн үг. Тэгэхээр альва зүйл дээр үнэнгээс хандна гэдэг л өөрөө жижигхэн юм дээр байсан ч гэсэн үннээ л хэлэхээс өөр галц байхгүй. Тэр хүнд одоо дургу санагдах ч гэсэн үнэнгийн хэлж. Үнэнгийн л хэлэхээс өөр арга байхгүй. Тий тэгээд одоо альва юм нүдэн ханаад чихээ бүглэж явна гэж ямар юм байх вэ? Болохгүй зүйлийг бол хэлж явах хэрэгтэй байна. Тэгснээрээ хэлэхгүй өнгөрөөснөр өөрөө алддаг. Тэгэл нэг бас л хариуцлага болчихж байгаа зү. Тэгэхээр цаг тухайд нь л одоо жижиг гэлтгүүл үннээ л хэлэх л хамгийн чухал юм байт юм байна л гэж. Одоо ингээл одоо ч гэсэн би тэгэл худлаа яриад ингээ явчихсан юм зөндөөл байгаа байхгүй. Яг өнөөдрийн байдлаар ихэд бас байж л байгаа. Тэгэхээр энэ хариуцлага алдаж байна л гэсэн үг. Тийм байна тий. Таны нөө постууд дээр уугаад ингээд гэл яг алдаж онсон түүхүүдэд бичиж байгаа шүү дээ. Одоо нэг тийм яриа. Гэтэ одоо бол гайгүй болж байгаа хаа. Урлагийн хүн болно гэхээр завуудаг болчихоо гэдэг. Тийм одоо эцэг их ах ихч загнадаг шүү дээ. Тэгдэг болчихоо болохгүй шүү. Тэр талаар юу тавь гэж боддог. Тэр зүйл яг байсан уу? Байлгүй яг хөө. Тэгтээ ер нь нэг юм л байна л да. Хүний амар юм ерөөсөө хүн сутгахгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө яг архинд бол ерөөсөө бороо өгч болохгүй. Арх байдгаар л байж лээ. Тэрийг одоо хэрэгжилж чаддаг усууд нь хэрэглээл явна үз. Хэрэгжилж чадахгүй усууд нь бол ерөөсөө хэрэглээд хэрэггүй. Хэтрүүлэн хэрэглэгч нар гэх юм да. Тэгэхээр аана хүн янз янзын амьдралд амжилт гарна. Унан, босон, ядарна тийм ээ. Бүх зүйлийг үздэг л байхгүй. Хүний амьдрал дандаа дардан сайн сайхан яваал мандаад л яваад байхгүй шүү дээ. Тэр дунд нь татж ангаах одоо өөрөө алдах, онох, өрөөлөөс болох 9 жидийн бол тэр болгонд нь нугараад л архитаа суугаад. Одоо би бол тийм л байсан байна. Нэг хэсэг жоохон жаргал даахгүй одоо зовлон дааж гэх юм уу. Тэгээ тэр зовлонгоо болохоор би одоо бодохоор тэр жаргал байсан байхгүй. Ямар ч зовлон биш. Жижигхэн бэрхшээлийг давж чадахгүй л тэгэл 100 грамтай ойлоод угаа явж явах жишээ нэ. Жижигхэн юм дээр гомдоол хэний төлөө амьдраад байгаа тий. Өөрийнхөө төлөө амьдарч ирсэн. Тэгээ өөрийнхөө төлөө амьдарж байгаа мөртлөө өөрөө алдчихад тэгээд бусд буруу өгөөд ингээд ууж идээд явна гэдэг бол тэгэл генетиктэй л дээ одоо ингээд залуу нас ингээд эргээд ингээд 50 гацсан насн дээр ингээд нэг харахаар бөөн алдаа байт. Тэгтээ нэг харамсаад бас хэрэггүй. Амьдэл явж байвал эрүүл сарвал байвал өшөө зөндөө сайхан цаг хугацаа байна, боломжууд байна, алдааг одоо засаж болно гэж харах хэрэгтэй. Түүнээс одоо ингээл өнгөрсөндөө тэгэх байсан ингээл нэг харамсаал зүйл. Би бол нэг тийм юм нэг харамсдаггүй. Тухайн үедээ бол болоод өнгөрцөн байна. Ягаад харин эрүүл сарвал эрен дээр зэрэмдэг болчоогүй. Өнөөдрийг сайхан хүрээд ингээд дуухуур хөгжмөө гэж явж байгаа. Тийм ээ? Энэмдээ бас талархаж байгаа. Тэгэхээр яг хоо архинд буруухгүй өрдөл буруух хэрэгтэй. Өөрийгөө буруутгадгүй бусдаас болоод нэг юм охирол яваад идэм шиг нэг юм сэтгэлгээ бас байдаг тий. Байна. Тийм тэр нэс бол татгалзах хэрэгтэй. Алдаа гараад байна гэдэг бол өөрт л асуудал байна гэсэн үг байхгүй. Би л тэгж боддог. Өнгөрсөнд яг харамсахгүй байна гэдэг амар чухал юм байлээ л дээ. Одоо ингээд зүйл янз янзын зүйл уншихын, сонсохын, өөр дээрээж бодохын надаа яг тийм мэдрэмж байсан байхгүй. Тэр үед л тэгчихгүй дээ гэл те. Тэгсэн бол илүү гоё болох ч байсан юм шиг. Шаналж байгаа. Тэгээд гинт надаа амар тэнэг санагтаад. Тэгтээ тэргүй тэгээ болохгүй юм яг ч одоо тэгээ яалтай байлаа. Өнгөрцөн л байна те. Тэгтээ нэг тэр үед тэгсэн бол гэсэн нэг бодлоод байдаг байжгаад тэрнээсээ салсан чи илүү тайван болж байгаа шиг санагцсан. За энэ л юм байна да гэж бодоол. Аливаа юм чинь тэгээд цаг хугацаа л бүх тодорхойлно шүү дээ. Тухайн үед тэгээд тэгдэг байжээ гэл хэрвээ тэгсэн бол бас яаж ирэх байсан юм бөөмж шүү дээ. Тэрний дараа амар том унах юм уу? Бас тийм те. Том уналт байж байгаа шүү дээ. Хүний би түрүүлсэн шүү дээ.
Хүний амьдрал дандаа дээшээ ингээл галзаад байдаг байхгүй. Заавал тэд дунд бодлын гарна, алдан онно. Алдчих хэрэгтэй. Алдаа байх ёстой. Би тэгж боддог. Алдахгүй бол дандаа ингэж явж дээж явж байгаа л нэг унуул ёстой. Аимшиг юм бол босч ирэхгүйгээр унаа шүү дээ. Тэгэхээр ингээл дээшээ доошоо хүний амьдрал ингээл алдаатай оноотойгоо ингээл явж идэг. Тэндээсээ суралцаал тэгэл явах хэрэгтэй байна л л дээ. Магадгүй одоо тэр алдаа нь одоо бүр том алдааны өмнөх одоо аварсан зүйл ч юм уу тий. Тийм. Та ер нь хэр талархалтай хүн бэ? Талархан шүү. Ер нь хүмүүсүүдэд талархна. Одоо энэ сайхан нутагтаа төрсөндөө талархаж явж байна. Тийм ээ. Энэ сайхан ард түмнийхээ донд дуучин гэж одоо алтар зүгөө явж байна гэдэг чинь бас үнэхээр азтай. Тэр монголчууд маань намайг дуучин гэж харж байгаа. Энэ чинь бахархалтай. Түүнээс одоо элдвийн шагнал мангал тийм үү? Тэр янз янз би одоо нэг тийм гавьяд маявад янз янзын юмд бол нэг тийм татгалздаг болцсон. Тийм хүмүүсүүдийг нэг тийм шагнал авахт нь баяр хүрхээсээ илүү өөр амжилтыг хүсдэг. Тийм болцсон. Одоо үзэл бодол маань өөрчлөгдсөн гэх юм уу да. Одоо нийгмийг төмөрөөр их хорж штэ. Нэг овоо нэг сайхан зөв зүйтэй юм яриад гараад ирэнгууд нэг энд нодон зүгэл амын тахалж чадна штэ. Тэгэхээр бид чинь нэг юм хүүхдийн сэтгэхүйтэй л артан болчиход байгаа. Тэгээд тэрийг бол жоохон үүсгэж байгаа. Тэгээд яг зарим улсууд нь энэ чинь нэг социалист системийн шагнал яваад байгаа. Энэ өмнөөс салаагүй цагт одоо бид нар хөрөнгөний хөгжил ярихад бас очиж дутагдaltaй юм л да. Тэгээ ингээ жоохон том юм гэхээр бас боруудчаад байдаг. Тэгээ өөрөө гавьяд мавьяд аваагүй жигдэг юм уу нэг хийлгийн сэтгэлгээд бас байх штэ. Тэгтээ дөрвөө энэ ард түмэндээ дуучин гэж сайхан алтрыг зүгээд хүндлэгдэнэ гэдэг бол хамгийн том юм байхгүй юу? Та Солонгост байсан шүү дээ. Байсан. Солонгост байгаа монголчууд амар хөдөлмөрч байгаа байхгүй. Тэгээд нэг юм ойлголт үүслээ шүү дээ. Монголчууд ингээд Монгол дахтаа ингээд тайван энд тэнд очиод ах хажихаараа орж хоолунд идээд ингээд харгалаа явд юм байна. Орчин солигдоод нөхцөл солигдонгууд тэндээс юм хөдөлмөрч хүмүүс гарч ирээд байна гэж одоо яригадаад байна шүү дээ. Энтэй та хоёр нь юу гэж бодож байна? Юу л дээ. Одоо тухайн нийгмийн систем нь зөв байна л гэсэн үг. Жишээ Солонгос яг. Одоо миний мэдгэл Америкийн системийг Солонгос төржиг нь буулгасан. Гэхдээ буулгахтаа яг Солонгосын өөрийнхөө соёл тааруулах. Соёл одоо юу ч байдгийг те. Бүх юмтай нэг адилхан газар дуулаад энэ системийг буулгасан байна шүү дээ. Яг Америкийн тэр жигээр нь хуулаагүй мэдээж тэр одоо чөлөөт буу одоо янз янзын хальт таймер гэсэн шүтийн тим юмнууд бүгд хориотой. За бусд нь бол ерөөсөө Америк систем тэр жигээр шүү дээ. Тэгэхээр энэ нэг талдаа их зөв системийг айгуу солонгосууд бий болгосон. Тэгээ энэ систем нь яадаг гэхээр хүнийг хөдөлмөрлөхгүй бол та энд нэгж хонохгүй л гэсэн юм байхгүй. Тэр солонгос нь байна уу, гадаадны иргэд нь байна уу хамаа байхгүй. Хөдөлмөр гэдэг юмыг заавал хийх ёстой. Хийхдээ бүр тулталн сайн хийнэ. Хийсэн дараа танд урамшуулт чинь цалин мөнгө чинь тултан өгнө. Мөн хөдөлмөрийг үнэлж чадчих. Чадвартай эдийн засгийг бий болгосон байна. Тэгээ өөрснөө ил тод байдалтай. Тэгээ хариуцлагатай юм төр зэсгтэй улс чинь яаж ч үсэн хөгждөг юм байна. Тэгээ хариуцлага тооцож чаддаг газар л юу хөгжил байгаа юм байна. Тэгэхээр манай Монголд юу харагдаж байна гэхээр хариуцлага байхгүй учраас л хөгжил хойш татаад байна л да. Магадгүй чи нэг дарга байлаа, алдаа гаргалаа гэхэд би энд одоо хууль хүчний байгууллага эрх мэдэл бүхий итгээд чи миний одоо танил байлаа гэхэд толгоо гэж илээд өнгөрөхөд энэ ингээл өнгөрч байгаа. Таньдагч байна уу юу ч байна амаахгүй би хариуцлага тооцоож явуучвал дараагч нь хямбгаач тийм ээ ингэж болохгүй маа гэдэг юм ойлгодог шүү. Тэгэхээр манайх нийгмээрээ ингээд одоо хариуцлага гэдэг юмнаас цугтцсан тооцоо байж гарч байна ингээд хаашаа татаад байгаа. Солонгосууд бол нэг гайхалтай юм одоо нэг энэ аягийг хийлээхэд энийг төгс хийн. Одоо чинь энэ усыг хийлээхэд бол бас л төгс шин. Энэ тагийг хийдгэн тусдаа одоо энэ одоо савинч гэдэг юм уу те усын шатган одоо тусдаа юу ч гэдэг бүгд өөр өөртөө хийх юмыг бол бүгд хийцэн. Манайхан ч бол энийг чигээл санталтай ширээтэй баг энэ микрон одоо юу гэдэг бүгдийн оромтон. Тэгээ нөө стандарт гэж юм байгаа, чанар гэж юм байгаа те.
Тэр мэрийг одоо барихталсан явдалтай штэ. Тэгэхээр нэг л универсалны бүгдийг чадна би чадна гэдэг л ийм хүмүүс. Тэгэхээр энэ солонгосууд яг хөдөлмөрийг хийлгэж чадж байна. Хариуцлага тооцож чадж байна. Урамшуулж чадж байна. Тэгээ нийгмийн бусад одоо үйлчлэгнүүдэд төгсөж байна. Татвараа сайн хурааж авч байна. Ингээл явж байгаа. Түүнээс биш яг тийм газар очих юм бол ямар ч хүн ажил хөдөлмөрөө хийгээд цаг нараа бариад нэгэсэндээ Монголд байгаа залуучууд жишээ нь Солонгост очил за гадныхан бас адилхан л да би зөвхөн Солонгосгийн яриа. Солонгост бол залуучуудыг цаг нараа бариулж дуулж байна. Яг тас барьж байна. Ажлыг бол яс хийдэг болж байна. Хүний үгэнд ордог болж байна. Нэг ёсонтой Солонгосын нийгэм Монголоос очсон залуучуудыг хүмүүжүүлж байна. Хариуцлагажуулж байна. Тэгээд тэнд байгаа улс учраас хариуцлагатай болоод тэр залуучууд буцаад ирж байгаа юм л да. Тэгвэл энд ирээд яг Солонгос шиг ингээ байгаад бусдад ингээ нөлөөлнө. Энэ бол нөлөөлж байгаа л да. Бүтэн ингээд үе үеэрээ ирэхэд Монголдо буцаад ирэхэд бид нар бас тэр сайн нөлөөнд бас уусах нь шүү дээ. Орох ёстой юм байна. Тэгмч нөгөө энд байгаа манай монголчууд чинь одоо дийлэнх нь одоо оркууд гэж ярил л да. Оркууд гэдэг чинь одоо юу гэх юм бүдүүлэг улсуудыг хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр юм нь арилаагүй байгаа цагт тэгээ буцаж үрж ирэл нэг уусчих гал байдаг. Тэгээ ер нь бол тэр олон залуучууд гадагшаа яваад ирсэн улсууд чинь хариуцлагачаал ярьж байгаа. Боловсрал аваад ирж байна. Туршлага аваад ирж байна. Тэнд бас юм супер аяг хийх ухаан тавиалаад суралцж байгаа. Асар олон юм суралцж ирж байгаа л да. Манай подкаст ярилцлагын дундуура сонсож байгаа хүмүүстээ одоо ирсэн уран бүтээлчигээ дуулж өгөөч гэж хүсдэг. Тэгээд яг одоо ойлгийнхын подкастыг сонсож байгаа хүмүүст та нэг дууг зориулаач гэж хүсэж байна. Болоо. Санаж яваагүй газраас сайхан чамаг оллоо гэдэг гоё сайхан дуу гэдэм ахуучны ах нарын дуулдаг гэсэн дууг зориулъя. Хамтаа үл яван сонсцгоё. Санаж яваагүй газраас сайхан чамайг оллоо би бодож яваагүй газраас болборой чамайг оллоо би бодож яваагүй газраас болборой чамайг оллоо би чамайг хараа алг зүрхэми тогтосон амрыг хартай чамайг аялгууд дундаа амрыг хартай чамайг аялгууд дундаа дуулна
сайлган сэтгэлд чамаа цаг үргэлж мөрөөднөө цэцэгсэн дундаас чимээ зэлхэн холоогоор дуулна цэцэгсэн дундаас чимээ зэлхэн холоогоор дуулна. Баярлаа. Яа. Яг ийм амьд мэдрэмж яг баг хамгийн үнэтэй зүйл баха. Хүнд яг юм өгдөг. Мэдрэмж өгдөг. Ад жаргал өгдөг. Эсвэл юм бодоолдог тий. Амьд юм гэж ер нь бол яг аливаа зүйл чинь бодтой байж ич үнэн байж ич тийм ээ хүний зүрх сэтгэлд ойрхон байдаг байх нь шүү дээ. Би тэгж л ойлгодог. Би бас их хацтай л да. Ер нь манай Монголд гэж ярив. Над шиг одоо бүх одоо амьд хөгжмөөр дуулаад үдцэн дуучин бас ховор шүү. Би жишээ нь Төмөр замын жуулах 5 жил ардын хөгжмөнтэй, найрал хөгжмөнтэй дуулж исэн. Ардын дууга, нийтийн дуу. За юу үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмөнтэй, симфони оркестртэй, амьд хөгжмийн хамтлагтай, тийм ээ? Одоо ингээд бичлэг фонограмтай. Одоо юу гэдгийг бүх төрлийн хөгжмийн юутай ставттай гэж яриа да. Дуулж исэн байх нь. Тэгэхээр бас хацтай бүх төрлийн хөгжмөнтэй дуулсан. Дан моруу тайж дуулж явж шиг. Дан гитар тайж дуулж явж шиг. Дан төгөлдөртөө ч юм уу. Ингээл бүх төрлийн хөгжмөд бүр салангадч байж. Тэгэхээр ийм дуучин бас тэр болгон бас байхгүй хаа гэж бодож байна. Та тэгэхээр та бол одоо ингээд Монголын эстрад pop урлагийн нэг дүр байгаад байна шүү дээ. Та тэгэхээр ардын дуу бас. Тийм би ардын дуу анх би чи 93-аас 97 он Төмөр замын дуугаж гэж болгох байхдаа дуулдаг байлаа. Одоо самарын 3 толгой, Сэлэнбуур, Лестан гол, тэгээ хонхон цэцэг гэдэг одоо сайхан ардын дуунуудыг хоолоонтой таарсан л да. Том дуунуудыг бол чадахгүй. Яг тухайн үедээ тэгээд болдог ус. Дараа нь би ч өөрөө яг дуурийн дуулаач анги төгссөн байхгүй юу. Манай соёл урлагийн их сургуульчин тухайн үед эстрад дууны анги гэж байгаагүй. Тэгээ манай анги чинь тэр чигээрээ эстрад байлаа шүү дээ. Хуучны хэллэгээр бол одоо 100-ны манлаас хамт уягаас хавлаад одоо тэр харшийн баска, алтан цэцэг, алкандрын жага, мегмор сүрэн гэдэг тэр чигээр манайх чинь хэдий ингээд дуурийн вокал тавигдж байгаа ч гэсэн мэрэгжлийн хоолой тавигдж байгаа ч гэсэн бүгд өөрснөө цаанаа сонирхол нь бол бүгд өөр рок pop чиглэл рүү явдаг. Тэр тууртын доочинч манад байсан. Галин дэв ширмэн туяа гэгээд гэх мэт. Дуураараа явж байгаа манай Эрдэнэ туяа тийм ээ. Яг одоо концертын дуучнараа манай уран мандах гэдэг одоо тий амар төвшин олон дуучид бий л дээ. Таны амьдралд яг ийм өөрчлөлт хийжсэн алхмууд байдгүй. Эсвэл гаднаас ирсэн цохилт ч юм уу. Эсвэл гаднаас ирсэн боломж ч үгүй. Янз янз байгаа шүү дээ. Өөрчлөлтүүд ирнэ шүү дээ. Хүний амьдралд өөрчлөгдөх. Одоо ингээл түрүүн хэлжсэн шүү дээ. Та ингээд хөгжилтэйгээр ингээд ийм постнуудыг оруулж исэн. Энэ амьдрал донд чинь зөндөл алдаа онон донд явж байгаа л тэгэл гинт ерөөсөө за эн чинь биш байна гэл. Тийм ээ зөв амьдралыг сонгоё гэх. Эн чинь өөрөө өөрчлөлт. Тодорхой хугацаанд алдаж явж исэн ч гэсэн ингээд өөрчлөгдөд за энэ идэ гэдэг тийм ээ. Идэний дээж гэдэг нэг сүрхийн нэртэй л байгаа шүү дээ манай нарих гэдэг чинь. Алкоголны төрлийг. Энийг одоо болио амьд сэрүүн сайхан эсрэг хугацаанд сайхан амьдрий хүн болж ирчээ тийм ээ. Гэдэг юм одоо ухаан орж ирнэ гэдэг чинь өөрөө бас л амьдралд бас өөрчлөлт оруулж ирсэн л зүйл шүү дээ. За тэгээ надад бас дуу хөгжмөнтэй холбоотой үеийнхэн маань бүгдээрээ ангийнхан маань бүгдээрээ од болон гэлзаал би тэнтэй шавар дутгаа сайхан архитаа суугаал явж исэн. Тэр үед тэгэл надад амьдрал зөндөө л өөрчлөлтүүдийг хүмүүсд бэлгэлсэн.
ухааруулсан. Тэгэл өнөдөр хүрсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ амьдралд бол зөндөө л өөрчлөлтүүд бий. Янз янзын юм сонголтууд хийгээд өөрөөр ажил хөдөлмөр хийгээд явна гэдэг чинь чи өөр дандаа л гадны нөлөө байгаа шүү дээ. Өөрчлөлт аваад байна, туршлага болоод байна. Гэтэ эндээс эхлээд нөө. Мэдээж. Толгооноос эхэлнэ шүү дээ. Тархил бодно шүү дээ. Тархил бүгдэг өдөрдөө шүү дээ. Нэг одоо энд нэг сэвэлждэг нэг аюултай юм байдаг. Аливаа зүйлийг ингээд хэтрүүлчихвэл тэр нь дом болж үлддэг байх нь шүү дээ. Тий одоо мансуур дон одоо юу гэдгийг уух юм одоо ингээд тий янз бүр ямар нэгэн голомт чинь толгоонд өвдчихдэг. Тэр бол тийм амархан арилахгүй. Тийм байнгын одоо чи юм болохгүй шүү, ийм хүн шүү гэдгийг өөртөө сигнал өгч явах хэрэгтэй. Таны хувьд мэдээж одоо амьдралынхаа бүх зүйлд энэ дуу хоор мэдрэмжийг ингээ хүмүүст өгөх гэж явсан одоо туршлагатай уран бүтээлч байна шүү дээ та. Энэ залуу шинэ артистууд бол одоо өдөр болгон цаг минут толгоноор ингээ гарч ирж байгаа. Энэ залуучууд энийг л жоохон ингээд сурцсан байхад эсвэл энэ дээр л хүн хичээсэн байхад илүү мундаг болно шүү гэдэг юм одоо туршлагатай хүнээс одоо сонсох зөвлөгөөг би тань сонсмоор байна. Гэхдээ аливаа зүйл шинийг их ирмэлзлэх хэрэгтэй байлаа. Залуу уран бүтээлчд бол шинийг зөвхөн хайрцсан ороод өөрөө дууд хөгжим зохиод бүтээгээд л тийм үү. Одоо ч тийм болчлоо шүү дээ бас. Тэгэл чадвартай нь. Тэгэл өөр уран бүтээлчтэйгээ хамтрах хэрэгтэй. Хөгжмийн гой зохиолчтой ганц хоёр хүнтэй биш. Тэр бол бүх хүмүүсүүдтэй хамтрах хэрэгтэй. Шинийг эрэлхийл гэсэн утгатай юм да. Шинийг эрэлхийл өөрийнхөө төлөө нэгэнт би энэ жанр төрлөөр энэ урлагаар явна гэж бодсон л болвол урлагтаа үнэнч байгаараа битгэд дунд нь завсарлаараа nii ялангуяа ийм алкоголны төрөл одооны залуучууд бол одоо хар тамхи гэдэг юм болчихлоо шүү дээ. За тэр хар тамхи гэдэг тийм ч юм уу аюултай юм зүйлээс холхон шиг байгаараа миний дүнэл гэж хэлмээр байна да. Тэр юмнаас л хол байх юм бол эрүүл сарвал тарихтай хүн чинь эрүүл сарвал бүтээл гарах байхгүй. Цаг хугацаа алдахгүй, алдаа оноо гаргахгүй, гаргасан ч баг. Бишэн тийм одоо мансууруулах ямар нэгэн зүйл хэрэгэлсэн байх юм бол алдаа гаргах маш ойрхон шүү дээ. Тэгэхээр эрүүл хүний тарих, мансурсан хүний тарих хоёр гацтан гэж ялгаатай үстэй. Эрүүл хүн бол алдаа гаргасан ч 10% л алдаа гаргана. Нөгөө янз янзын юм хэрэгэлсэн ч юм уу болохгүй бүтггүй зүйл хэрэгэлсэн тохиолдол тэгэл 100% штэ. 99% биш шүү. 100%. Ви алдаа гаргах нь штэ. Тэгэхээр дүнэртэй тийм дайректаас харах тамхи ийм юмнаас холгон байгаараа. Эрүүл явжээвэл эрүүл сарвал сэтгэжээвэл ихийг хэмжүүлнэ. Бүтээнэ л гэж одоо дүнэртэй хэлээ да. Одоо муухай тийм зуршлуудаас хол байхад угаасаа амьдрал ягаад шагна штэ. Угаасаа амьдрал шагнадаг байхгүй тий. Муухай зүйлээс болохгүй зүйлээс холхон л байж байгаа тэгэл амьдрал шагнадаг л байхгүй. Та ингээд би үнэхээр азтай юм а гэж одоо нэг юм хүнийг ивэгдсэн юм мэдрэмж авдсан штэ. Тий. Тэр мэдрэмжийг юунаас авч ив? Азтай юу? Тий, азтай ч юм уу. Би яг л энийг л хийхэд би хамгийн гоё яд жаргалтай хүн байна гэдгээ нэг мэдэрдэг штэ. Нэг ямар нэг зүйл дээр хаа нэг ч юм уу мэдэрдэг штэ. Ер нь бол аз жаргал юу юм да. Хамгийн сайхан мэдрэмж юу? Хүний хайрлах штэ. Хайр хамгийн сайхан. Аз жаргалыг мэдрүүлнэ штэ. Хүмүүс янз янзаар лээдэг байх л да. Хүн хүнээ хайрлах, хүн хүнээ хүндлэх, хүндээ итгэх, тийм ээ? Хүндээ сэтгэл гаргах. Энэ болгон ч л хүнд аз жаргалыг бий болгодог байх гэж бодож байна. Мэдээж бол яг хуу дуучин хүн чинь тайзан дээр л хамгийн сайхан аз жаргалыг мэдэрнэ шүү дээ. Хамгийн гоё кайфыг авдаг. Бүх зүйлээс хамгийн ориглоныг бол одоо тайзан дээрээс ард түмэнтэйгээ одоо мэдчилж дуулж хуурдаг тэр кайф. Тэр олон хүмүүсүүдийн уур амьсгал, энерги. Энд чи бас л хайр явж байгаа шүү дээ. Би нэгсэнтөө хайрыг түгэж л дуулж байгаа биз дээ. Тэгээс муу мухаг зөгнөж дуулна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр хайрыг түгээхээр тэр хайрын дунд хүмүүсүүд маань бас буцаад надад тэр хайрыг одоо шийдэх жишээ нэ. Энэ чинь л хамгийн том сайхан
одоо аз жаргал өгч намайг одоо амар азтай болгодог. Би одоо энэ мэрэгжлийг эзэмшнээр их азтай. Үнэхээр азтай. Дээрээс нь дуучин гэдэг алдар авсан. Үнэхээр их азтай. Одоо ингээ эрүү сарвал явж байгаа нь үнэхээр их азтай байна. Ингээ энэ нэвтрүүлэгт оролцоод дүүтэйгээ сайхан юм яриа сууж ийн гэдэг чинь тийм ээ. Энэ сонсогчдоо бас хэрэгтэй зүйл нэг надаас нэгээд ганц нэг хүмүүс ч гэсэн авчаасаа гэж бодож байгаа шүү дээ. Энэ чинь бас бац. Өглөөний нарыг сайхан харж байна те. Тэглгүй яах вэ? Яг тэр нэг юм тайзан дээр юм олон хүн ингээд цуглдсан ингээ яг нэг юм одоо юу гэх юм халууд үгээд байгаа юм шиг юм уур амьсгал байдаг те. Байлгүй яах вэ? Тэр яг тэр олон хүн таны дуг ингээ дааж доолоход бас амар өдрөмж авах хаа. Тэглгүй яах вэ? Ер нь хүн чи өөрөө огшин штэ. Баярлалаа штэ. Хүн үргэлж баярлж ивэл гоё үсттэй. Хүмүүсүүдийг баярлуулж ивэл гоё штэ. Тэгээ аль болох хүмүүст нэг муу зүйл хийчихгүй хүн шиг үнэн байгаад явах юм. Чадахгүй байна бас. Амьдрал чинь бас тийм амар хэд биш шүү дээ. Тэгэл зарим юм нэг тааруулна, зарим нь одоо дооцын хитүүлчихгүй хүн шиг айтайхан хэлэхгүй бол гомдчихно. Тэгэл тэр болгонд нь ингээл үнэн байх гал хичээгээд байдаг. Хэдэрхий үнэн байвал бас гомдоно. Тэгвэл бас альва зүйлийг нэг алтан дундаж гэж байдаг шүү дээ. Алтан дундажийг л юу байрах хэрэгтэй юм байлээ. Юу ч альва зүйл дээр ууж идсэн ч тэр идэж уусан ч тэр ажил хийсэн ч тэр ер нь алтан дундажийг л байрах хэрэгтэй юм байлээ те. Та хэр гомдомтой юм бэ? Гайгүй. Гайгүй юу? Гайгүй. Яг хүн дэмчин гомдно л доо. Гэхдээ нэх амар гомдоод байхгүй. Намайг ч хүмүүс нэг гомдоогоод нэг сүд болдгоо юм уу? Гайгүй гэдэг. Тэгээ би өөрөө нэг хүмүүсүүдэд нэг муухай юм зүйл хийхгүй болохоор гас хайцсангүй гайгүй. Ер нь яг хүн сайн явах санаанах гэж байгаа шүү дээ. Хүмүүсүүдэд сайхан санаж яваа хүмүүсүүдийн ажил үүснэх бүтнэ. Харж байхад. Хүмүүсүүдэд мууг бодож атаарах. За тэгж яваа хүмүүсүүд ер нь альхтай явдаг харж байна. Яг муу зүйл хийгээд өнөөдөр нэг ялсан баатар шиг амьтад бол зөндөл байна л да. Тэгтэл нэг сайхан үйл үүрэг нэг сайхан биш дээ. Хүрээл ирнэ. Тэгэхээр яг сайн явах санаа нэг санаал их зүг байх хэрэгтэй юм билээ те. Бусдынхаа сайн сайхан явж байгааг бусдын гэрэл гэгээтэйг олж харж түүнийг магтах тийм үү? Түүнийг нь хэлж урамшуулах. Тэгээ тэр хүнээр бахархах тийм үү? Одоо би монголоор бахархмаар биш жишээ. Тэгвэл миний монголчууд бахарх гэхээр бахархалтаа бас байж чадж байна уу? Яг үндэ бас чадахгүй л байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг ингээд шөмжлөхээр энэ одоо юу юм уу гэдэг. Тэг яг нэг хэлнэ л дээ. Тэг би өөрөө бас нэлээд сошиал жоохон итгэвтэй байдаг. Урлаг улс төр энэ тэгээ зөвлөө үед одоо тэр нэг улс төр мөрлөө болно нэг яахгүй байгаа. Ерөнхийдөө нэг байр сууриа илэрхийлжээл явж байгаа. Тэгмээс би ч бас хурц юм хийн штэ. Тий. Хэлэн. Ойлоо орж ирэхдээ та тэгээс хурц юм асуухгүй сте гэл. Тий. Тэгээ амтын хүний дургуур гэдэг бас янз юм ярих гэдэг одоо тэгээд нэг за юу гүдээ гэдэг. Дэртээ дгүй цаг нь ирэхээрээ тэгэл хөгжин штэ. Болно бүтэн гэж би бодоол одоо гоё тэмүүлтэл байх ёстой. Монгол хүн амны бэлгэрээ гэдэг амны бэлгэр саштын бэлэг гэдэг те сайхан сэтгэлийн үзүүрт шарт тос гэж бас хэлдэг те. Яг энэ бүх зүйл амар юм одоо юу гэх юм оногдсон гэх юм уу яг зөв байгаад байгаа байхгүй. Бодоол ангууд зүүр үгнүүдийг надад тэр сүүл тэр зүүр үгийг л би яг бодож яг ойлгоод амар зүйл байсан. Тэр нөө эдсэн ирүү хувхаарч идүүлсэн бот ургана гэдэг үгийг би яг ойлгоод пүүх яаж ингэж онч хэлээд юм болоо. Эсвэл энэ үгнүүд үнэн болохоор хэн мэдэх хэлсэн ч мэддэхгүй олон мянган жил болчихоо. Тийм үнэн. Зүр зүг гэдэг чинь өөрөө амьдралаас урган гарсан л үгнүүд дээ. Тэг ингээд бидний зүрх сэтгэлд ингээд ээж аав эмээ өвөө түүний цаашаа өгдөөдс мэд маань ингээд хилээ сургаал авж штэ. Тэр чинь амьдралдаа хамгийн ойрхон үнэн болоод л энэ өдрийг хүртэл одоо энэ үнцэнтэйгээ байж штэ. Цааш таач одоо бид нар өрөвддөө энэ үгийг хилээл сууж штэ. Бидний өгдөөч гэсэн цаашаа хэлгэл байхгүй. Бид нар өөрсдөө ойлгоцсон тий. Ойлгоцсон тий. Ойлгоогүй бол бас дамжуулж чадахгүй юм байна л да.
Тий. Яг хоо энэ үг сайн үг энийг сонс гэж хэлчихэд тэгэл хажихал юм байна л да тий. Тий. Ойлгуулсан шүү дээ. Амьдрал өөрөө хүний чинь нухан шүү дээ. Амьдрал их юм үзүүлнэ. Сайн сайхан яваа, бүрэн бүтэн сайхан амьдралтай улсуудыг хараад юм сайхан бэ гэж харна. Алтан оноо гаргаа явж байгаа хүмүүсүүдийг болохоор даанч явдаа гэж бас өмнөөс нь харамсна. Ер нь бол айгүй гоё сайхан зөв санаа зөвл байх юм бол тэгээд гоё болно л гэж би боддоо шүү дээ. Бусдад сайн санаж явж байгаа муу явахыг та хараагүй гэж штэ. Энэ тэгэхээр хүний одоо гаднаас авж байгаа жаргал зулан бүгд дотроос л байна тий. Тий. Өөрөөс хов хүний. Яг өөрийнх нь юу нас л аахгүй. Тэр одоо юу гэж хэлэх юм бэ? Өгөглөх нь хайшаач юм. Хүмүүжлэх нь хайшаа юм. Хүмүүс төрөхтөл анханасаа л цавцагаан цаас шиг л төрж байгаа шүү дээ. Бүгдээрээ л сайхан хүн болон боож чинь. Тэр дундаас олдмол юм тоглолтолч гэх юм уу? Түүс нэг ген мэдрэмжээр нэг муу хүн гэхлээр муу хүүхд гаргаал тийм үү? Тийм байхгүй ч дээ. Тэг бүгдээрээ л сайн сайхан гэрэлгээгээл хүүхд нь ялах сайхан цагаан хамтдал төрж байгаа. Тэгэл энэ дундаас нь олж авсан олдмол янз янз юм муухай зүйлийг л өөртөө суулгаад авцсан. Тийм. Юмнаас муухайг нь аваад байвал тэгэл өөрөө л дүүрээд шүү дээ. Модтиг шүү дээ. Тэгэл буруу зам руугаа л явна. Тийм хүмүүс гэхдээ амар ад жаргалгүй байт юм лөө. Ад жаргалгүй шүү дээ. Одоо юмтай байсан ч ад жаргалгүй. Харин тийм. Хөрөнгөтэй байсан ч юм болгон байгалаа гэхэд тэг нэг сэтгэл нь юм уу чадахгүй тэгээд нэг юу хинтэ. Нөгөө бүх зүйл нь сэтгэлд нь таарахгүй. Ханахгүй. Мянга гой зүйл байсан ч гэсэн тий. Одоо нэг дуусашгүй бэрдчгэл юмтан л байх нь шүү дээ. Яа, тэгэхээр ер нь дотроосоо л юм байна да. Тий. Тий. Магадгүй одоо энэ аяга муухай аяга байлаа гэж бодоход аяггүй ч хүн байгаа өстэй. Тэгэж ярил. Тий. Тий. Хүн ер нь өөрийнхөө байгаа юм зүйлдээ л их сэтгэл ханаж л амьдрах хэрэгтэй юм байлаа. Ихийг ингээд хүрч чадахгүйгээр шаналх бас хэцүү. Тий. Өөстө тийм имийг мөрөөдөл тэг боломжгүй имийг мөрөөднө гэдэг бол хэцүү. Боломжтой зүйлийг мөрөөдөх сайхан бал та. Тийм ээ. Сэтгэл багтаж шүү. Би энийг хийж чадах юм биш үү? Энийг бол биелүүлчих юм биш үү? Гэдэг тийм үү? Өөрийнхөө амьдралд ойрхон чадах хэмжээнд чадахгүй юм руу авирж гүгээд хэцүү л дээ. Гэтэ нэг болох юм нэг харагдаад идэв үстэй яг. Хүн баримжаатай шүү дээ. Багцаатай шүү дээ. Баримжаа гэдэг байхгүй. Би нэг тэр хэмжээний юм хийж чадах болоо да гэдэг баримжаа байдаг. Баримжааг олсод байна л да. Тэгэл зү хий хоосон юу гэдгийг мөрөөдөл шунаал тэмцэлгүйгээд идэг. Тэгээ өргөхүүдээ болохоор гутарж унаад бүтрээд идэг. Тийм болов би боддоо шүү дээ. Дими хаасан одоо бодол шаналлаар одоо яах вэ тий? Тий хэцүү. Өөргөө л зовно. Хоёлоо ингээд ярилцахад та ингээд надад тийг санагдаж байна л да. Яг л нэг хоёлоо эхлэхэд ер нь үнэн байхад л юм байна шүү гэдэг. Та ер нь шууд хэлцдэг баха. Ер нь болохгүй юм байвал хэлнэ. Хэлнэ штэ. Заавал тэр нь одоо надаас ах байна уу, дүү байна уу, дарга байна уу, цэрэг байна уу? Альва зүйлийг шууд хэлдэг. Өнөөдөр үнэ жагаал хэлчихэндээ ярьж байна. Сийхгүй хэлэн шүү харин чинь. Тийм, ерөөсө торхгүй. Яг бодтой үнэнд толгуурлсан байвал хэлж л явах нь. Нөгөө хүн маань жоохон гомдоод, арай жоохон ширүүндүү хэлсэн тэр тохиолдолд би хэлдэг. Тэгээ яг ухаантангууд нь бол ойлгож байна. Молгоонууд нь бол тэгээд өс зандаг ч юм уу нэг явж штт. Тэгэл амьдрал юм чи яах. Бид нар гэхдээ яг одоо тэр хүнд нэг таалагдах гад тийм үү цаашдаа тэр хөнгүүгээр одоо болохгүй болох гэдэг биш. Тийм ээ? Сошиалд ч гэсэн ингээд хүмүүс айгүй юм муу мухай зүйлийг л хараал, муу мухай зүйлийг л бичээл, муу мухай юмыг л хуваалцаад байна. Энийг бас эрэг тал руу нэргүүлэх гээд ингээд би битсэн юм аа. Тэгээд тэр маань хүндүрж яах гэж хэл. Яг үндэ бид нар одоо бүгдээрээ нэг юм хоорондоо юм баг зүвч яваад байгаа юм шүү. Яг өөрийнхоороо шууд хэлий гэхээр бас болдгоо. Бас хомдчих юм болов, яачих юм болов. Эсвэл энэ хүн дараад нь намайг бас ингээд өөр хүн амтнд тэгж хэлэх үедээ ч гэдэм үү айдасч байх шиг байна.
эсвэл бас гомдоочих вэ гэсэн сэтгэлж байх шиг байна. Бид нар яагаад ингэж амар юм баг зүтдэг болчихв? Бүгд худлаа байна. Бүгд худлаа байна. Би түрүү хэлсэн шүү дээ. Үнэн жоохон оршоод байх юм бол хүмүүсүүд жоохон гэгээлэг байх болоо даа гэж боддог. Үнэн л баймаар байна. Үнэн байхгүй болохоор л худал ихтэй байгаа учраас тэгэл нэгэсэндээ хард цагаан зөв буруу гэдэг чинь тэгээд буруу л яваад байна гэсэн үг шүү дээ. Тэр чинь. Тэгэхээр зөв явахын тулд үнэн байх хэрэгтэй байна. Үнэн жоохон жин дарж явал бүх зүйл сайн сайхан болно л гэж. Үнэн бай тэ. Өөрөө алдсан ч гэсэн би алдчихлаа. Биний одоо суугаагаа зүйлээс боллоо ч юм уу тэ. Тий. Тэгэхээр энэ түрүүний хэлж байгаа баг гэдэг чинь бүгдээрээ л хүн гэдэг чинь өөрөө бас нэг сайхан жүжигч юм байхгүй юу? Яс юм дээрээ бүгдээрээ сайхан жүжигч юм шүү дээ. Айл болго хүнд муухай харуулчихгүй юмсан, хүнтэй адилхан явчих юмсан, хүнээс илүү эдэлж хэрглэж гээл тийм үү? Айгу зовлонтой амтан байхгүй юу өөрөө. Тэгэл тэнд нэг тийм сайн сайхан үжингод би яагаад бодгүй гэдэг нэг юм нэг өөр юм болж шин. Зурсан зургаараа л явах хэвээр. Хүн боломжоор л амьдрах хэвээр. Чадалтайнууд нь сайн сайхан юу гэлтэй. Тийм өөрийнхөө хэмжээндээ л амьдр. Заавал тэнд байгаа том чадaltaй боломжтой хөдөлмөрч өвдөө өөрийгөө юу ч хийхгүй зөөрлөж аваад явах тэгээ тэнд нэг одоо лаганд 300 ч юм уу тий 600 онцсон байх юм бол тэгэл энд нэг одоо өөрөө боломжгүй ээж тэрийг авч өөрөнд орожгүй гэл тийм үү айгу утгагүй үстэй зүгээр л унах унаага унал да ямар боломжоор ямар юм байдгийг тий тэгэл манайхан ч нэг тим хийргсэн тим юмнаас гараагүй байна нэгээс одоо юм үзээгүй байна л гэсэн үг байхгүй яг өөрийгөө би за үнэхээр л дуучин л юм байна. Өөр зүйл хийж чадахгүй юм болов би дуучин гал хийх юм болов гэсэн мэдрэмж авч яваа да. Байна. Янз. Тэгэхдээ хүн цагаа тулах юм бол хүн юу ч юм шүү дээ. Зөвхөн би дуучин хүн гээл нэг тийм үү цэмчээгээл ингээд авахгүй шүү дээ. Цагаа тулвал хүн бүгдийг хийдэг л байхгүй юу. Хийх ч ёстой. Тийм одоо жишээ нэг би нэг юм дэх гайгаад идэж гэр орондоо эмэгтэй хүн л заавал хог хасгах эмэгтэй хүн л гэр бүлийнхэн одоо юу хайр халамжийг түгээж тийм үү гэр эзэгтэй байх ёстой хоолунд хийх ёстой энэ гэл гэр орноо цэвэрлэх ёстой юу гэдэг юм тийм нэг юм маргуул гайхдаг байхгүй хин завтаа нь хийлдэ тийм биз дээ хин завтаа нь хий нөгөөх нь ядраал ороод ирэхэд төрүүлээд ирсэн хоолундаа гэр орноо цэвэрлэл байж л та ингээл эн чинь хамтын амьдрал үстэй нэгд хамт амьдарч байгаа юм бол нэг юм тэнгуут эмэгтэй хүнээр заавал хэлнэ гэдэг нэг тийм ойлголт яваад байдаг. Хогоос ахгүй ч гэж байгаа. Тийм дахмаа хэмэрэн лундын ундаг ч гэнэ. Саяхан бас нэг нэвтрүүлгүүд авсан. Өсчин ихчтэй орсон л доо. Тэгсэн чинь манайх чинь нэг 2 дахь өдөр мөтөр нэг үсээс асуулдаг мөтөр яасан. Хахмаа өдөр мөтөр юу ч гэнэ. Тийм амар мухарс гэстэй дэндүү байна. Зүгээр ч нэг өдөр гараад үсээс суулаад янз янз ажиллаад амжилж болохгүй. Энэ миний хүртэл би гараад ойлгохгүй шин. Өмнө нь бол манайхан ч зүгээр л үсээс суулаад явдаг л байсан шүү дээ. Уулна уу? Тийм бүх зүйл нь хориогүй бас болдог л байсан шүү дээ. Одоо бүх юм л их хориотой болцсон. Болохгүй гэнэ. Мухарсгэн жоох ихтсэн байх шүү. Ер нь сая ирээд анзаарагдлаа бас. Жохон олж жагаад эргээ харахад бас өөр харагдаж байна тий. За нэвтрүүлгийн маань подкастын маань ярилцах цаг бас өндөрлөх төгсөн байна. Тэгээ юун түрүүнд бас Илэн Далангуу ярилцсан мөн дээрээс нь подкастт маань оролцооч гэсэн урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Баярлалаа. Тэгээд сонсогчдоо магадгүй бид нэр энийг л одоо зүгээр урайлчээ те. Магадгүй 50 байч ч юм уу. Энийг л хийжвэл бид нэр арай дэрдэж шүү гэж хэлэх зөвлөгөө байна танд урайлах ч юм уу. Яг стресс ихтэй байна манай монголчууд. Тийм стресс дэвтээд өгөө нэг юмыг л ойлгох хэрэгтэй байна. За миний монголчууд бүгдээрээ л ийм юм чинь гэдэг нэг хайж болмоор байгаа. Бүгдээрээ л ийм юм чинь ингэдэг л юм чинь гэдэг нэг хэлэхгүй өнгөрөх дэми юм байна. Тэгээ баг хүмүүсүүдээ яаж гэж яах чинь нэг хэлэхээр нэг стресс орчод байдаг. Тэгэхээр хэлэхгүй өнгөрөх хэцүү өөрчлөгдөхгүй хаад байдаг. Тэгэхээр тодорхой хэмжээнд стрессийг авах хэрэгтэй байна. Стресс төстэй юм байна.
битгий стресс гэхээсээ илүү стресс авна. Тэгвэл нийгэм дунд чинь хүн амьдрч л байгаа юм чинь хүсээгүй ч авна шүү. Авна шүү дээ. Тэгэхээр яг хуу зарим зүйлийг өнгөрөх хэрэгтэй байна. Зарим зүйл дээр бол хийгдэх хэрэгтэй байна. Тэгээ түрүүний хэлдэг нөө доогжийн тааруулна гэдэг шиг байх хэрэгтэй болоо да. Тэг яг мэдээж түрүүний бэлдэг би ганц үгээр хэлмээр нь. Санаа зүв бол заяа зөвөө гэж нэг сайхан үг байгаа шүү дээ. Энийг л дахиж хэлмээр байна. Тийм хүмүүсүүдэд сайн сайхан нөхөс. Ерөө тийм ээ. Дэмж, тусал, хайрал, итэг ингээл цаашаа овно шүү дээ хэдүүлээ. Тэгэл болохгүй бүх юм нь бол болохгүй итгэхгүй бүгдийг хараар бодно, доромжлоно, доош нь хийн. Тэглээгээд нөгөө хүн тэгж яасан хүн тэгээд сайн сайхан явах уу? Хамтдаа л унана. Боломжгүй маань. Хамтдаа л унана. Тэгвэл хамтдаа л өгсөх юм бол бүгдээр нэг нэгдээ сайн сайхныг л хүсэе л та. Итгэе л та, хайрлая л та. Ийм л зүйлийг хэлмээр байна да. Баярлалаа танд. За. Тэгээд подкастынхаа төгсгөлд таныг дахин нэг дуу бид өхөн зориулаач гэж хүсэж байна. За тэгье. Тэгээд подкастаа өндөрлүүлье. За түрүүнийхэн хэлсэн Баатусгүй хөгжим Цагдын Төмөн жаргалын шүлэг цэцгэн зөвлөгт хайртай дуугаа зориулъя. Чамайга хала цэний яга цэцгүүд дүрэн байда цэний яга цэцгийн элбэ цэвэрхэн чинийхэ сайхан тажүрие цэний яга цэцгийн элбэг цэвэрхэн шинийхэ сайхан тажүрилээ. Одомхон талааса чамайга хайлаа улаан цэцгүүд дүрэн байда улаан бисэрнэ цэцгийн дэлбэг ухаалаг чинийхэ орол тажүрилээ улаан бисэрнэ цэцгийн дэлбэг ухаалаг чинийхэ орол тажүрилээ. Талааса чамайга хайлаа цагаануу мөнхийн цэцгүүд байдаа вандаа чүцэби энэ цэцгийг ансхан чинийхэ хайр тажүрилээ hayır tecrübe
Баярлалаа танд. За. Үнэхээр гоё байлаа. Тэгээд таны цаашдын уран бүтээл бүх зүйлд чинь хамгийн сайн сайхныг хүсэж байгаа шүү. Баярлалаа. Хөг тэнгэр подкаст маань энд хүргээд өндөрлөж байна. Тэгээд бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Аль биесний хуудсуудыг маань дагаж бидэнтэй нэгдээрэй. Тэгээд нэвтрүүлэгт маань өргөдөн орсон дуучин хамтолго танд бас дахин талархъя. Үнэхээр одоо хүн болгонд дуу хоолой байгаа, хүн болгоны мэдэрч байгаа зүйл өөр. Тэгээд тэр бүх мэдрэмж дуу хоолойг ертөнцийг хуваалцахыг зорд юм аа. Тэгээд манай подкаст тэгээд хамтдаа байсан, сонссон, чих тавьсан бүх хүндээ баярлалаа. Подкаст энд хүргээд өндөрлүүлье. Тэгээ мөнх хөх тэнгэр биднийг ивэгээ гэд тусгаж байгаа юм шүү. Баярлалаа.